Сайн байцгаана уу үзэгчдээ, эрхэмсэг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгээ өнөөдрийн манай зочноор Panther Midland Audit-ийн ерөнхий захирал Алтан цэцэг оролцож байгаа. Тэгээд цөмөөрөө өнөөдрийн манай зочинтой хамтдаа танилцгаая. За ингээд үзэгчдээ бид нар хамтдаа Алтан цэцэг хичээхээ ээжтэй наавтай нь хоёр сайхан азаа буралтайгаа уулзахад ирсэн байна. За тэгээд та нар маань сайхан зусж байна уу? Тэгээд та хоёртай энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Алтай чи та биднэрт бол манай үзэгчдэд ээж хоёрынхаа талаар ээж хоёроо сайхан танилцуулахгүй. За миний авиг Төдөж авахтай Цэрнэлэм гэдэг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул иргэн. Миний ээжиг Тогтогтой орж авахтай Эренчин норов. Өсгөл аймгийн Ханх суманд төрсөн юм байгаа. Миний аав болоод ирэхээр намайг хүүхэд баг болчоор байхад тэр үеийн төр засгийн тэргүүнүүдийн одоо жолооч энэ ажлыг хийдэг байсан. Ээж минь болохоор насаараа хүний баг эмч их өргөчээр ажиллаж байгаад хоёр буурал манай одоо тэтгэвчтэй гарцсан. Тэгээд энэ манай дүүгийн жуулчны бааз дээр эдэн малтай ингээл байдаг хүмүүстэй. За тэгэхээр охинд нэр нь хэр арах ирж гин. Ойр дээр нь ажил ихтэй ирж амжихгүй л байна уу? Ер нь 7 хоног болгон суур шалж ойртол үздэг юм. Ажил нь болчихгүй. Сангууд Монгол гэдэг юм болоод байгаа шиг. Эндээс нь хагасны сэтрүүл дэйдэг юм. Ойрх ээж ойр дээрээ гүжирж ирхэлчээл. Гонцгой явдаг юм. Ээжийн хувьд ер нь охин одоо ч гэсэн ирээл ирхлээл. Тэгэлгүй охин. Тэгээ одоо айлын том баг хоёр ирэхэд юм чинь. Ирэхчээд тэгсэн мөртлөөс тэр илүү ирэх гэж ярина шүү. Бас барьцах гэдэг. Илүү ирэх, топо илүү ирэх гэж яриад. Илүү эрхлүүлээд байна гэж ирээд. Ер нь бас барьцах гал. Тэгэхээр Алтайч маань ер нь багтаа ямар шухан хөвгтэйс юм лөө? Би ирэх юм уу? За, ааваасаа ярил та хоёр дамжаал ярьчих тий. Ер нь би ч их цагт хөвгт байсан юм. Их цэвэрт юм ба. Гэрийнхаа юм хүнтэй зэвэрчдэг. Гадаас нь орохтой зэрэг утлаг өвчөж яваад. Тийм хөвгт. Сургуулийн давал их сайн хөвгт байсан дөө. Би болохтой энэнийх ангийн урд ажиллах хэрэгтэй. Нөгөө хөвгийн хаянд энэ болчихсон. За хаан гоё юм. Тэгээд аваад тавьсан суулж болж байгаа юм. 10 дугаар ангиж үсэн донс төгсөн шүү дээ. Тэгээд одоо санхүүмөөгөө ингэж яваад экспорт хийсэл одоо 2 оруулалтаас төгсчихлээ. Юу зөвхөн сайн боловсруулсан улсын Алтан цэцэг баг байхын адтай сэргэлэн зантай авьяаслаг онц сурлагтай хүүхэд байж. Тэр одоо ч гэсэн ээж авдаа эрхэм нандин тэрл бяцхан охин нь. Ээж эмэгтэй хүний хувьд охиноор нь багаас нь юу гэж сургадаг вэ? За айлын том охин маш их одоо ээжийн хамгийн гол чухал туслах шүү дээ. Туслах байлгүй хаа миний охин бол өстой санаа зүгөө заяа зөв шүү гэж хэлдэг юм даа. Тэгээд юм миний охин бол ерөөсөө жоохноос маш их хөдөлмөрч одоо 4 настайгаас эхлээд одоо хүүхдээ бүх жоохноос нь бодоод миний хөвч нь одоо 8 сартай байхдаа ямар ч гэсэн бие дагаа ширээн дээр суугаад хоолоо идчихдэг юм. Тэгэл одоо 4 нас хүрээлд ерөөсөө өвдөндөө зогсоолхон гутал шүүр өрөө зогсчдаг. Тэгээ 6 настайгаас эхлээд би ч өөрөө нөгөө ихэрч хүмүүс чинь ээжийн ажилтай. Ерөөсөө тэр социализмын чинь байсан чинь ерөөсөө биеийн бараа харддаг. Би 24 чинь 12 чинь 18 чинь хийгээд ирээл буцаад явдаг. Тэгээ энэ хүүхдэд цэцэрлэг яшд өгдөг. Тэгэл ерөөсөө одоо миний хүчинд одоо нэг том хүний оройлоо 6 настайгаас эхлээд хоодоо хийдэг. Гэрээ цэвэрлэл. Гэрээ цэвэрлэн хоодоо хийн. Энэ хоёрт манай хоёр аав нас одоо нөгөө цаг наргүй ажилтай. Ямар тус нөгөө бидээс ямар 3 дугаар газар зочин үйлчлэгээ гэдгээс эхлээд манай өвгөн чинь одоо төвийн тэргүүнүүд үйлчилж байгаа. Цаг наргүй өглөө 5 6 гэтэл их хүн ирэл аваад явчихна. Шөнийн бор хоног 1 2 хоног цагтл орж ирдэг. Манай хүүхдүүд ер нь хаягдчихсэн шүү. Тэгээд хаягдаад тэгээд одоо яг эмээ өвгийнхээ гадаа байсан болохоор тэгээд эмээ өвөө хоёр нь ерөнхийд нь хараад манай энэ өвгний дүү нэг минжүүр гэдэг. Тэр болохтой зэрэг энэ хоёртой орж шөнө тэр байхгүй болохоор унтдаг.
Хүнчлээ өрөөд орж ирээд унтчих тасаадаг. Тэгээд тиймэрхүү маягаар миний хүү ажилласан. Ер нь тэгээд нэгдүгээр ангиас эхлээд миний хүү бол ер нь онц сурдаг хөлт. Бие дагцсан. Би бол ер нь цагаан толгой нэг өсөг зааж өгч байгаагүй. Тэр 36 дугаар сургууль гэж хэлдэг юм баахан тийм 36 дугаар сургууль ороод тэгэл бас чинь хүний ээж болохоор л хүүхдээ тэгэл хичээл мичээл бодлого бодоод янз бүрийн бодлого бодоод идэг ахгүй нэгдүгээр ангийн хүүхд чинь тэгэл цагаан толгойн баяраас хойш янз бүрийн үйл хараад ирдэг. Нөгөөх нь буруу юм шиг надад миний хүү чинь буруу байна. Миний хүү буруу хийсэн байна гэж үлдээ засаад хийж байгаа. Нэг удаа хөөгээ хоёр авчихсан. Тэгсэн ангийн багш нь хоёр авцсан ойлоод иж байгаа хгүй. Та буруу зааж өгсөн байна. Ээж нь тэгвэл буруу одоо чинь юм шал ондоо болцсон юм чи. Тэгээд ангийн багш аваад ирээрээ гээд ангийн багштай танилцаад тэгээд надад ч гэсэн зааж өгвөл одоо чинь сургууль шал ондоо болцсон штэ. Таны үе өрөөс байхгүй хаалтай бодлого нээлттэй бодлого эдгээр чи ингэж боддог. Тэрнээс хойш тэгээд дандаа донц. Тэгээд одоо 36 47 тэгээд бид хоёр чинь бас тэгээд 3 дугаар ороод газарт ороод манайхан хайлс дээр нөөсөн. Тэрнээс бид нөгөө манай ээжийн хамаатангийн нэг айл багнуур яваад тэдний байрыг харах гэж бас тэр юуны 12 дугаар сургууль руу яваа. Сургууль дамжуулаад энийг би ямар санд яана одоо ингээд сургууль дамжуулаад явахаар хүүхд муу сурдаг. Дандаа донц харна. Ямар ч сонц явсаар гал. Тэгээд 10 онцдаг гэсэн. Тэгээ яг ер нь маш их тайчин. Нэгдүгээр ангид байхдаа одоо би ингээл ээлжнээс ирэл өдөр унтчихгүй. Яста унтчихсэн чинь уйлаад энэ манай хүн. Одоо энэ одоо яагаад уйлж байгаа юм бэ гэсэн чинь 2-3 охин зогсооч. Шинэ жил болж ирсэн. Өнөөгөө түлд нь бүр ингээл жигтэйхэн таашаа харсан. Энэ нь уйлсан. Яаж байгаа юм бэ? Миний хүү яагаад ингэж уйлж байгаа юм бэ гэж хэлсэн чинь. Манай ангийн багш имдэг тэгтээ бид нар ёолк хийх гэсэн чи эднэр чинь дуудвал мэдхгүй шүү дээ. Тэг би хүүгээр айгуу бахархаад тий шартаа тэгээ би хүүгээр айгуу бахархаж миний хүү чинь том болоод ер нь дарга болох юм байна да. Чи миний хүү дарга болох юм байна. Нэмийг өдөрдөж чадах юм байна. Дотроо би бас бод баярлж байгаа байхгүй. Тэгээ миний хүү уйлдаг байхгүй юу? Уйлаад загнаад байвал энэ хүүхдүүд чинь дуулж чадахгүй шүү дээ гэх. Тэгээ чийжсэн. Тэгээ ер нь одоо ер нь их шартаа. Томагаас тий авьяастай. Тэгээд одоо ангийн дарга нөгөө эвлийн үрийн дарга. Тэгээд одоо нөгөө урдлага юм чи юусаа салахгүй шүү дээ. Гэрэн бараа харахгүй. Одоо том ангид ороод ирсэн чи юусаа гэрэн бараа харахаас. Одоо тийм ч урдлагын юмтай, тийм ч тэмцэнтэй. Тэгэл тийм ч гэд одоо волейболтой тийм энэ жоохноос нь би тэр 6 настайгаас нь уран гимнастик тавьсан. Спортын гимнастик. Тэгээ бид хоёр чинь яг хөө одоо нэг дүүрт цөөхөн хүүхдээ 2 дугаарт одоо тэгэл айлын анхны нөх юм чинь тэгэл айл болохоор л өөрөө дуртай айл явах гэж бодсон. Заргаар нь бистэ явж ирсэн. Тийм. Дуугаар нь утсан зүйл юм сонсчихсон. Одоо хэн дууч юм бол дөрөв дууч болж байгаа юм тий. За аавын хувьд ер нь охиноо юу гэж сургадаг вэ? Хэр их зэмэл хүртдэг байсан юм анаастай гэж байна. Би охин их сарын зүг юм аа. Эсэх зармаг юм. Зармаг хийхгүй. Я хавтаа одоо хоолой битгий бодлоо битгий өмнө сүтгэж төрдөө сайн сүтг биш давилгээд. Тэрнээс өөрөөр хэлбэл явах юм байх ш надад. Давилж явсан хөөе. Өндөр нүүр удаагүй байсан даа гэж. Одоо л охин тэгэл төрийн хүн болол. За одоо нэг канал дээр уугаач өгөн үлдээд шиг явах. Хөөдрөө хүн болсон байх шүү. Энэ шүү дээ юу бас тахуу цааш. Одоо нэг энэ сонгуульд явж байгаа төрдөө үзүүлж төрдөө орж одоо явж байгаа шүү дээ. Яг санд баярлсан шүү. Тэр завл гарвал аавын даа ирж ажил төрөлд нь туслана. Багын ажилсаг тэр одоо ч гэртээ ирээд зүгээр суухгүй. Нэвтрүүлгийн уран бүтээлч бидэнтэй хамт ирвөө үгүй юу?
нөөгсөн бор аргалаар галаа тулан хоол унтцэгж завсар цайгаар нь хүр малаа бөөгнүүлэн явахыг харахад аргагүй л ажилсаг аав ээжийн ажилдаа явах юм даа гэж бодогдно. Тэр алтайч маань ээж хоёртой хараад гэртээ ирээд хамгийн түрүү юу идгээ сая харж байгаа тэр нь бошоохон галтайгаалгаа хараад хоолоо хийх гээл галаа төлөх гээл эхэлж явах шиг байна. Хоолоо хийштэй. Тий. Тэгээ хүүхэд бахын манай ээж хоёр одоо бид бүхний бахархал байсан. Би бол ээж аваараа үргэлж бахархаж явдаг. Миний ээж бол олон мянган хүүхдийг барьж авсан хүн ээжээ. Монголын анхны хүн ээж гэдэг өргөмжлийг авсан гайхамшигтай хүн. Миний аав ээж хоёр хоёулаа олон дүүнэртэй. Тэгээд тэр олон сайхан дүүнэр өөр хүүхдүүдтэй бүгдэнд нь бахархал болж бид бүхэн бүгдээрээ энэ хоёрыг харж бүгдлээ энэ хоёроо бахархаж үлгэр дуурайл авдаг. Ийм гайхамшигтай хүмүүс. Тийм учраас одоо миний одоо оройн дэжтэй бол аав ээж хоёроо гэж боддог. Одоо олон сайхан өөр хүүхдүүд төрүүлж гисэн бүгдээрээ өөр хүүхдүүд нь боловсралтай одоо бүгдээрээ л өөр өөр ингэснээрээ хийж явна. Тэгээ одоо миний хоёр дахь охин дүү маань болохоор төмөр замын эмнэлэгт сүүлэгчээр ажилладаг. Бас 3 сайхан охинтой сайхан айл болол байж байна. Тэрний дараагийн дүү маань одоо 2 охинтой гадаадад байгаа. Тэгээ 2 хүүхэд нь бас гадаадад боловсрол эзэмшиж байгаа болохоор одоохондоо ирж амжихгүй байх шиг. Тэгээ бага эрэхтэй дүү маань болоод ирэхээр бид гураас арай жоохон зайдуу гарсан л да. Тэгээд ихтэй одоо яг бидний одоо хамгийн гол төсөх толгуур нь болж явдаг. Тэгээд манай дүү манаас Нека Томл гэдэг компани захирлаар ажилладаг. Тэгээд энэ баазыг бас ажиллуулж авч явдаг л да. Тэгээд энэ баазыг маань ээж аав хоёр бас байхгүй хэдэн тий нөө төсөв толгуур нь болж явдаг. Тэгээд ямар ч байсан бид нэр хоёр идэхгүй хоосон анахгүй бүгд хүч хөдөлмөрөөрөө ингээл ажиллаж амьдарч байгаа. Миний ээж аав хоёр бол хоёулаа айгүй нямбай цэвэрч тийм нямбай хүмүүс байсан. Аав нөгөө төр засгийн тэргүүнүүдэд ингэж авдаг байсан болохоор ээж бол айгүй өглөө эрт тосдог эртэж. Тэгээд манай аавыг ингээл цамц ялангуяа бид нэрээ хөөхөд байхад ингээ цагаан цамц парт чиг ингээл нөгөө нэг юм цахан тэрэ шүү дээ. Тэр чинь ингээл нөгөө тэр үед дэмлэг хүмүүс байсан болооч тэр ингээл чанаал ингээл өнгө оруулаад тэр үед тэгдэл байсан. Тэгэл крахмалдал манай аав айгүй тийм ганган цэвэрхэн зэгзгэр юм байсан. Тэгээд манай тэр үед хүүхэд байхад ч гэсэн манай ингийн хүүхдүүд танаа авч жолооч гэж хэлмээргүй том сай дарах шиг юм аа гэл ингэдэг. Тэгээ ээж маань ч гэсэн эмнэлэг дээр ингээл ажилдаг. Цаав цагаан халааттай ингээл очиход бас ингээл гоё тийм дайчин шахалттай хүмүүсийн дунд байсан болооч тэр юм уу бас тэр үед бол бас гоё л хэлсэн нэг. Тэгээ бас тэр үеэр бас ээж аваараа айгүй бахархдаг. Манай ээж аваар ч айгүй ажилласаг болсооч одоо ч ажилласаг. Манай энэ хоёр ч өглөө хүн харахад тэтгэртэй гарцсан одоо ингээл энд ингээл ажилгүй гэж бодчихлаа. Өвөө штэ өглөө өстө нэрэ хар өөрөөр 4-5 цагт басна. Тэгэл ээж минь цайгаа чана. Тэгэл хоёулаа нэх ингээл амар тасч дөнгөр гээл юугаач ирдэ яриад хаяа нэг унтах гал ингэхэр чинь ерөөсөө унтуулахгүй. Тэгэл хоёулаа байжсэн ал чимээгүй болчин. За энэ хоёр хайчиж өгөөл ингэнгүүт хөр мал руу явдаг байхгүй. Тэгэл нэг малтай болохоор чинь малын ажиллагаа гэдэг чинь айгүй хөтэй дуусахгүй. Тэгэл хаяа нэг сайн дургуулаас туслах гэж үзнэ. Тэгэл зарим үед чинь бас нэрээ ялчих байхгүй. Ажлын ачаал гэдэг болохоор бас босоод ингэхэр ч ээж аваач өө яхаа унт ганц өдөр ирсэн чи амар гэл ингээл. Тэгээ миний баг хөө бас бид ингэж 2 сартай төрчөөл 2 сартай болгочоод ээж аав хоёр дээр авчираад өгчихсэн. Тэгээ миний ээж аав хоёр өнөөдөр ингээл 6 настай болтноос ингээл харж өгч байгаа. Тэгээ өнгөрсөн жилээс нэг цэцэрлэгдэхгүй л очтаагүй гэдгийгсэн шүү дээ. Тэгээ сөүлдө цэцэрлэгж болтгоо. Буцаал ээж хоёр дээр авчираад энд. Өөмгийн цэцэрлэгээ хүмүүцсэн тэгээ. Ер нь бол өөрөө л айгүйх надад их баяр өгдөг юм да. Ер нь бол тийм ихээс л баярлалаа гэсэн үг сонсоод хүүхд төрөөл одоо тэгэл хүн бүхэн л ядарч зүдэрчил төрж байгаа юм чинь. Тэгэл нэг хүс төрснөхийн дараа хүүхдийн чанга орлоод ээж нь баярлалаа гэж сонсоход л ханган гоё. Ихлийг хамгийн сайхан. Тэгээ арга гэр яах вэ? Аав ээж бол баярлалаа гэлгээд байх. Ханган ээж хүү хоёрын дуулцсан гин захтал. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бол ээж хоёрын талаас ерэн зөвлөсөн
аль эсвэл яг өөрөө би тааж яг энэ мэргэжлийг би сонгоё гэж сонгосон юм бол уг нь бол имч ална гэсэн бодолтой байсан юм байна шүү дээ. Энэ эдийн засгийн нэрийг би хийсэн юм шүү. Энэ бодоод ус одоо өсгөх хүнсийн нэгтгэн эдийн засгийн ажил маш сайн хэлээ. Хоцрогддоггүй байн өсч үйдэг. Нэг зүйл хоёрдугаар дээрээс нь дарганы бидний одоо ямар улсууд ингэ дараа болдог юм шиг дандаа эдийн засгт өсч байдаг. Дээр өндөр улс төрийн давчны гişүүд энэ ямд сайд мэтийн боцоо дандаа эдийн засгт шүү. Тэгээд ахнаа би дамын эдийн засгуудаараа. Битээ голоор чи. Техник конд. Өөрөөр нь хэр дуртай хэлж авсан. Дуртай хэлж авсан. Тэгээ аахгүй. Анхнаа жаахан дургүй байсан. Сүүлийн 2 хамт чадсан чи ерөөсөө шийдсэн. Ерөөсөө. Тэгээд тэргээр явцаа одоо тэргээр одоо зэрэг. Өдөр зэрэг явж байгаа юм. Тэгэхээр аапууд гайгүй сайн алсыг хараад өгсөн шиг байна. Нууд нь урдгүй хүн болчихсон юм болсон. Тийшээ аваад өччихсэн юм. Цаадах дээр шалгуулах гэдэг. Тэгээд Эрдэнэ болон гайваад үү шүү дээ. Урдгийн хаалцуулсан. Тэр чинь сайн танил наац юм байгаа юм. Хэлээдсэн уушээ хоёр цагт ороод ирэх. Шалгаад үзье. Дуулуулаад үзье. Тэгээд хоёр цаг царай болоосон гадаа жаан сууж ясан чинь гэнтгийн явах юм болдгүй. Болио яа. Ja, яг нэг бурханы хов зайлмал төсөн байгаа биз? Яасан ямар юу болчихоо гэл тэгэхээр би тэгсэн. Яхаа ямар ч гэсэн би мэрэгчлэр л явъя. Нэгэнт мэрэгчлэр эзэмсэж юм чинь гэл тэгсэн чинь за одоо яах вэ өөрөө л юу сайхан дур сайхан гэл тэгэл ясан. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө тийм урлаг уран сайхан гэж яваагүй. Гэхдээ ерөнхийдөө бол яг зөвхөн хүний нэг уг цаана нэг юм юу гэдэг шүү дээ. Нэг юм урлаг уран сайхан хүүхд байхдаа дуулж бүжгэлж явдаг байсан болохоор тэр юм ингээм юусан халдагддаг. Тэгээ өөрөө нөгөө бас урлаг энтер жоох илэгтэй болохоор бас яг тэр чигээр яваад байдаг. Яг тэр нэг өөрөө урлагт илэгтэй болохоор ч гэдэг юм уу ер нь бас энэ янз янзын урлагийн талын юмнуудаас ингээл жижигэн ингээл ивент тэтгэлт нэг одоо тийм юмнууд нь тэр байн гарч идэг. Хамгийн одоо сүүлд гэхэд одоо нэг Шарган мам нашир гэдэг нэг хөш байгаа шүү дээ. Камер орны тэнд би хамгийн сүүлд $500 хэмжээ өгч яжсан. Тэгэхэд нөтөч очир утгаа бүр өөрөө бичлээ орж ирж өсчихсэн болохоор ер нь бол нэг тиймэрхүүнүүд бол байнга гарч байдаг. Тэгээд оюутан байхдаа улаан сарнаад бүжгэлж ийсэн. Тийм. Тэр дараа жоохон тодорхойгүй. Улаан сарнаа бол одоо нэртэй хамтлаг шүү дээ. Тийм. Үе үеийн улаан сарнаачууд бол цэнгэнд бүжгүүдээ хамгийн толгойд байдаг хамтлаг. Юу яагаад санхүү эдийн засгийн техникумд орохоос өмнө 10 жил байхдаа ер нь 10 жилд бүжгийн хамтлаг манай сургууль дээр нэг бий болсон юм. Тэгэл яг тэр чинь нэг 10 дугаар ангид төгсөх жил нэг байгуулагдал өнгөрцөн. Худлаа ярьж байна. 83 онд юм шүү дээ тэр чинь 8-9 дугаар ангид байхад манай сургууль дээр тэр хамтлаг байгуулагдаад. Тэг хамгийн анхны тэр нөгөө одоо улсын аврагуулах шалгаруулах тэмцээн чинь спортын зааланд болсон байхгүй. Тэгээд тэнд нэг 10 жилүүдээс ганцхан тэр манай хайлстын 72 дугаар сургууль хамтлагаараа орж оролцоод ер нь бас амжилттай оролцож ирсэн. Тэгээд техникумд нөгөө орсны дараахан бүжгийн хамтлаг хийж нөгөө 10 жилийн хүүхдүүдийн хувийн хэрэг дээр нөгөө юу биччихдэг шүү дээ. Одоо ийм авьяастай юм тийм гэж сурчлагтай. Тэгсэн чинь намайг одоо энэ манай сургуульд хичээл эрхлэж хийжсэн нэмсрэн багш дууддیں۔ Тэгээд дуудаж ирсэн. Чи ийм бүжгэлдэг гэж манай эвлийн хорон дарга дорж гэдэг хүнтэй очиж уулзаарай гэдэг намайг дуудаад өгдөг байхгүй юу. Тэгэхээр н одоо тэр хүнтэй нь очиж уулзсан чинь бүжгийн хамтлаг байгуулах хэрэгтэй байна. Манай сургуульд чиний хувийн хэрэг дээр бүжгийн хамтлагт бүжгэлдэг байсан гэж ингэдэггүй юу. Тэгэхээр тэгдэг бүжгэлдэг байсан гэдгсэн чинь чи өөрөө хүүхдүүдтэй сонгож аваад энэ бүжгийн хамтлагийг байгуулж байгаа. Тэгэхээр 7 хоног ингээл шатан дээр ингээл зогсоод бүжгэлчээр гайгүй хүүхдүүдийг хараад тэр үе техникум бас нэг хотын хүүхдүүдийг ховрхон байдаг. Голцоо нөгөө юуны хүүхдүүд хөдөө орон класс хийрдэг тийм хүүхдүүд байсан. Тэгээд хотын хүүхдүүдийг бас авчвал зөвөр юм болов уу гэсэн тэрэл бүжгийн хамтлагнууд одоо нэг хүүхдүүд ингээс сонгон шалгаруулаад тэгэл авсан. Тэгээд яг тэр аваад бүжгийн хамтлагийн тухайн үед бол бид нар улаан сарнагийг цагаан сарна гэж нэрлээд яасан. Тэгээд яг ингээ 2 жил бид нэр дээр үед бол үнэхээр олон тэр үеийн
одоо Арионы гэдэг ярьсан шүү дээ. Баян зүрх ингээл янз янзын тэмцээн авралдаа ихтэй сургуулиудын донд техникумуудын донд ч гэсэн явуулжсэн бүх юмд ингээл дандаа тэргүүн байр эзэлдэг байсан. Тэгээд байж атлаа манай бас аюулын хороо болон сургуулийн захиргаа та нар ингээд шууд төгсөө явчих болохгүй. Дараа үеийнхээ хүүхдүүдийг бэлтгээч гэл. Тэгэл би тэндээс нэг 2 хос ингээ бүр өөр аль биесээр ингээ бэлтгэж үлдээжсэн байхгүй. Тэгээ тэр хүүхдүүд маань харин бид нартай юу яаж өгсөн. Дараачийн нэр цагаан сар гэдэг улаан сарнаа болоод тэгээд ингээ өөрчлөлөө явуулсан. Одоо ч манай улаан сарнагийнхан бас байнгын бид нартай холбоотой байдаг. Байнга л одоо бас бие биендээ тусалж тийм. Тэгээ бас би энд бас нэг хүнийг бас хэлэх болохгүй бах манай Төмөрхөө агш. Төмөрхөө агш бол үнэхээр бид нарыг байхаас ахгуулаад тэр заал, тэр хувцас сунаар одоо бүхэл юмыг ингээл бие сэтгэлээрээ ингээл авчихсан. Энэ улаан сарна гэдэг хамтлагийг бол одоо өдөө зэрэгтэй болоход бас тэр хүний оруулсан хүн нэмэр гэдэг бол асар их байгаа. Тэгэхээр бол би бас талиаж Төмөрхөө агштаас гэгээн дурсалтнаас үргэлж одоо ихэж явдаг. Тэгээд үе үеийн бүжигчин дүүнер манаас их олоо юм аягаа олон. Тэр ихтгэл бүр Америкийн нэгдсэн улсад очсон бүжгийн хамтлаг байгуулсан. Бүжиглээ явж байгаа хөтөөд ч гэсэн байгаа. Тэгэл байнга холбоотой, одоо ч гэсэн холбоотой. Тэгээд өнгөрсөн жилээс манай улаан сарнагийн чинь бүр Америкийн нэгдсэн улсад бүр олон улсын тэмцээнд явсан шүү дээ. Тэгээд олон улсын тэмцээнд яваад бас амжилттай оролцсон. Одоос энэ жил бас дахиад оролцсон гэж байгаа. Тэгээд үнэхээр ямар хөө хамтлаг байдаг яадаг гэдэг бол манай үзэгчд бол бүгд л мэдчихлээ. Тий. Тэр ээж аваараар нь дуулах байсан, дуулдаг хүн байсан. Бол дуулах юм бол одоо л ямар нэг юм сонсгоцсон гэдэг. Тэгэхээр та манай үзэгчд нэг ганц удаг ая барил яах вэ? Би юу? Манай аав их авьяастай юм гэсэн шүү дээ. Ер нь тэгээ нэг амуу ордaan, баян дарна, их сайхан дуулна. Тэгээ ер нь яг зөв би аавынхаа авьяасыг бас их үлдсэн юм болоо л гэж боддог. Гэтэ нэг очиргүй одоо нэг одоо юу гэдэг нь дуулах юм чи ямар ч байсан ээж аав ах トゥ найз нөхөд ингээ бүгдээрээ дуулахар сайхан дуулаа л гэж дээ. Эрднэр уйлаад эргээ заяахгүй ээж минь. Алтаар хайлаад ч ахиад олдохгүй аав минь гэж уянгалуулан бодлогошин дуулах нь хинийч сэтгэлийн нарийн утсыг хөдлөгмөр сайхан. Нэг иймэрхүү. Зөвхөн мондаг дууч авах юм таа нэр. Тэр гоё. Ер нь гоё хоолойтой. Ер нь дуурийн хоолой тавигдсан юм шүү. Та ер нь дуураар бэлжижсэн үгүй юу? Үу яа, тийм баах юм. Би ч одоо нэг орлогын улсууд чинь бас мэдээж яриг сургууль соёлд нь сурж бас нэг юм одоо юу гэдэг нь суур баазыг авсан байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд яг урлагт айгуу тийм өөрөө дуулах уурдах дуртай байсан болоод ч тэр мө миний охин бас ингээд нөгөө багасаа бас аюу хөөрх ингээд дуулж уурддаг цэцэрлэгт агийн л дуулж үжгэлдэг тийм хөлтөс. Тэгээ одоо сая энэ жил соёл урлагийн сургуулийн дөрөв дулаачийн ангийг одоо дүүргэсэн. Тэгээ одоо ямар ч гэсэн их сайхан дуучин гарч ирэх байхаа л гэж итгэж байгаа. Тэгэхээр таны хувьд эрхэмсэг гэж ямар үнийг хэлэх вэ? Эрхэмсэг гэж юу? Эрхэмсэг гэдэг үг бол мэдээж хэрэг тийм өөрөө их гоё үг штэ. Эрхэмсэг оршихуй гэдэг. Тэгэхээр эрхэмсэг гэдэг үгийг хоёр талаас нь ойлгох юм бол одоо нэг бие заа тань одоо их зантай гэдэг ч юм уу нэг хэсгээр нэг ойлгоно. А нөгөө талаар нь эрхэмсэг гэдэг бол одоо өөрийн гэсэн соёлтой, өөрийн гэсэн дотоод одоо имижтэй тэгээд
өөрийн гэсэн одоо бодолтой, зоригтой тийм одоо хүнийг одоо хэлэх болов эрхэмсэг тийм. Тэгээд мэдээж эрхэмсэг оршихуй гэдэг энэ сайхан үгний гол утга учир бол ийм байхаа гэж би хувьдаа бодож байна. Тэгээ миний одоо хамгийн их хайрлж өндөж авдаг хоёр бурал маань энэ миний ээж аав хоёрт ертөнцийн бүх сайн сайхан юм шингэсэн байдаг болохоор өөр хүүхдүүд бидэнд нь бас тэр бүгд нь бас тэр буян зайн ирдэг бахаа гэж би үргэлж бодож авдаг. Миний ээжийн тэр мянган сайхан хүүхдийг их барьж авсан тэр буянтай үлс өөр хүүхд бидэнд нь үргэлж ингэж мэлалаа болж ирдэг бахаа гэж бод. Тэгээ ээж аав хоёртай хайртай шүү. Бас надад удаан жаргаж тэгээд өөр хүүхдүүдтэй үргэлж ирүүлэн үргэлж сайн сайхнаас харагдаж байгаасай гэж охин бол үргэлж бодож авдаг. За тэгэхээр эмээ аваа хоёр болжээ. Эмээ аваа хоёр маань тэгээд одоо яг хүүхдээс илүү хайрладаг гэсэн. Тэгэхээр одоо хүүхдүүдийг хүмүүжүүлээд за тэгээд ер нь ямар яг хүүхдийг яг хүүхчгээ хүмүүжүүлж чадж байна. Их хайхтар хатуу байж чаддгүй гэж хүмүүс яриад байгаа юм да. Тэр үнэн юм байна тий. Одоо энэ дээр харахгүй. Тэрийг хараад явах юм бол тэр шатаа ясаа тэгээд хүмүүс чадахгүй шүү дээ. Ямар л юм уу. Тэгээд яхаа юм хүүхдгээ хайртай бодож юм. Эд гэсэн бидээс харахгүй байна. Тэр Алтай их чинь маань 6 настайгаас нь та хоол хийлгээд биеийн даалга сургацсан. Одоо зээгээ ер нь сургаж байна. 6 настай зээгээ ер нь хоол ирэх сургаж байна. Хоол хийж сурахгүй. Одоо энэ чинь бүр хайрлаад хэтэрхийн хайрлах юм аа. Хөвшин болохоор ч тийм үү яа гэв. Өөрснийхөө хүүхдийг л одоо тэгж одоо бидний үед чинь тэгж хүүхдээ алиа би одоо энэ Алтайгаа юу болж байна нөгөө идэх хоол нэг хувцсынд гэж бодхоос биш нэг тийм хөрхө хайрын гэрэл багтаа өсгсөн байх шаардсан би үндэ одоо тэгээд ажил заяа ажлаас таран лекс дуулан хичээл өстө буцаж явсаар байгаа л тэгээд ерөөс гэрээ хайчдаг юм чи ямар сайн да миний маахан нэг буураа мэдээ шилбэрдүүлээ тавьчихсан гэж яасан гэсэн чинь нөгөө чинь нэг айлынхаа хүнтэй хоёлаа автобусанд суугаад манайх чинь тэр 3 дугаар хороол ийцсэн буудалдайсэн. Тэр 3 дугаар хороол ийцсэн буудалдаас улаан хорон ийцсэн буудал хүртэл хойно дуудаад өдөржингөө явчихдаг байсан. Тэгэж явжээж нэр хүн болно гэдэг чинь бас айхтар. Тийм тэгэл яг хөө буураа ээж нь хөрх юм бас харж хандаж эднэрээс бас шиж юм тэгэхэд бас болж явсан. Мартахын арга байхгүй. Алтан цэцгийн хувьд эмгэлхий дээрх дээдийн дээд жаргал нь ээж аавдаа эрхлэн эрхэм дээдийн сургаалын сонсож явах нь юутай зүрхш би жаргал юм. Тэгэхээр алтайчээс ерөөс нь асуумаар байна. Ээж аав хоёр таныг ингэж хөргөж хүмүүжүүлжээ. Та одоо 3 хүүхдээр нь юу гэж хэл сургаж хүмүүжүүлж байна? Ер нь л бас л би ч айгүйх ажилттай шүү дээ. Өөрөө миний мэрэгжил чинь бас аюу тийм одоо би нэг аудитын компанид ажилладаг. Аудитын компани маань бас ийм хөндлөн хэрэл шалгалт хийдэг болохоор тухайн байгууллагатай гэрээ хийгээд тэр яг гэрээний хугацаанд ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгээ ялангуяа жилийн эцэс одоо улирал жилийн эцэмтерт бол нэлээд ажлын ачаалтай байдаг. Гэтэ миний 3 хүүхдийг бол миний ээж аав хоёр л бараг өсгөж өгсөн. Тэгээ яг миний ээж аав хоёрын тэр тавилт нь одоо ч ерөөсөө тавьдаагүй. Тэгээд эмээ өвөгийн үг хууль миний хүүхдүүдийг хүмүүс хараад бол айгүй хүмүүжлэлтэй сайн сайхан гайхдаг л да. Одоо миний охиныг одоо өнөөдөр ихтэй сургууль төгслөө гэл тэгэхэд чинь яг юм хүүхд зархдаг. Ямар ч байсан миний хүүхдүүд бол гараад өөрийгөө ямар ч тохиолдолд хоолой хийгээд идэв чинь ямар ч тохиолдолд хуцаа уранхай байвал оёод өмсчих тийм ямар ч тохиолдолд хүн туслаад явчих юм сэтгэлийн сайхан тийхээтэй тийм л болоод хүмүүжүүлсэн гэж би хувьдаа боддог. Гэхдээ миний өөр хүүхдүүдийг үнэхээр сайн хүмүүжлэлтэй болж өгөө гэдэг өстой нэг орчинд нь байдаг хүмүүс л мэдэх байх л та. Тэгээ хүний эцэг их гэдэг миний ээж аавч нар өөр хүүхдээрээ бахархтай адилхан би ч гэсэн өөрийнхөө өөр хүүхдүүдээр баруулж бахархаж байдаг. За ингээд хоёр сайхан буураа маань тэгээд цаашдаа эрүүл урт наслаа 100 насаа 6 даа таяатуулаараа ингээд та хоёртаа баярлаа.
Баярлалаа. Миний охины төрийн сүлдөвшөгөө төмөн олмоо харж авалтгүй. Баярлалаа та нарт ч гэсэн баярлалаа. За баярлалаа.